Альянсийн цэргүүд сүхийг давж гарч чадахгүй улмаас ухрахаас өөр сонголт үлдээгүй ч гэсэн дайчдын эр зориг нэр хүндээ бодож үлдсэн ихэнх цэргүүд дийлдэшгүй сүхийн гарт эцсийн амьсгалаа үджээ. Харин Аскаландийн бүлэг дайны ханхуу Канутыг аюулгүй хүргэж өгөхөөр шийддэг. Нэг сандаж бичлээ өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан шийдвэр юм. Манай Аскаланд ч улс төрлөөхч үзгээд байгаа штэ ер нь л. Харин сүх ханхууг өөрийн гарт оруулахыг хүсэж ардаас нь хөөв. Сүхийн хувьд ханхуу эгэл жирийн тариач охин мэт санагдана. Канут ханхуу бол дайн улсын хаан Эсвиний баг хүү бөгөөд гаднаасаа сул дойроо дуугүй бусдын нөлөөнд амархан автдаг нэгэн мэт харагдана. Түүний хажууд үргэлж хамт байдаг Рагнар гих хамгаалагч нь Канут ханхууг амьдралын бүхий л зүйлсээс хамгаалж бие даан шийдвэр гаргаж чадваргүй ичимхий сул дойроо нэгэн болгосон байдаг. Аскаланд ханхууг сул дойроо байдлыг өөрчлөхийн тулд хатуу арга хэмжээ авна. Тэрээр ханхууг хүчрхэг өдөрдөж болгон хувирахын тулд бие хамгаалагчийн нууцаар хөнөөж ханхууг бие даахад хүргэнэ. Рагнарын өхөл ханхууд сэтгэлд нь гүн цочрол өгч өөрийн байр суурийг ойлгож эхэлдэг. Рагнар бол түүний хувьд туслан биш, яг л аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж, найзынх нь оронд найз байдаг байсан нэг юм билээ. Энэ явдлаас хойш ханхуу өөртөө асуулт тавьж ертөнцийн бодит үнэнтэй нүүр тулна. Тэрээр Христийн шашинтай нэг юм байсан ч бурхтыг хүмүүсийг орхисон гэж үзэж инх тайван бий болохын тулд өөрөө хүчрэг хаан болох ёстой гэж итгэдэг. Аскаландийн бүлэг явсаар л яг баригдахын даваан дээр Аскаландийн бүлэг өөр харьяат улсыг нь тусалдаг. Аскаландийн бүлэг гайхаж яагаад өөр улсынх нь өөрсдөд нь тусланыг гайхавч амьд үлдсэн л тэдэнд хангалттай байлаа. Тэд явсаар цасан шуургатай үеэр Аскаландийн бүлэг ханхууг хамгаалан зүхэн айрамд хөгцөөрлөдөг. Торфын ханхууг хамгаалах үүрэг хүлээж тэднийг эсэн минь авч гаргахын тулд эрсдэлтэй байдалд ордог. Зүг тэднийг мөрдөж хүчрэг армаараа занал хийсээр л гэсэн ч Аскаланд ухаалаг тактик ашиглаж өөрийн цэргийн зарим хэсгийг золиослон ханхуу болон гол дүүрүүдийг аврах төлөвлөгөө боловсруулна. Энэ үйл явдлуудыг явцад Торфын ханхууг удаа дараа аварч тэр хоёрын хооронд итгэлцэл хүндлэл баг багаар үүсэж эхэлдэг. Аскаландын цэргүүд ятарч айж тэдний толгойд нэгэн зэрэг шахуу нэг зүйл бодогдно. Тэр бол Аскаландээс урвд сүхийн аримд орох билээ. Өөрөөсөн урвсан цэргүүдийг Аскаланд мэдсэн ч энэ бол чиний сонголт. Үлдэх нийгэм нь үлдэж алах нийгэм миний хажууд зэрэгцэн алах гэж орхин явдаг. Харин үлдсэн цэргүүдэд сүхийн аримд алхах хувь заяа үл дутаж тэнгэр рүү талхажээ. Аскаландд ч эвгүй мэдрэмж мэдрэгцээр л ханхуугийн хажууд баруун гар болон торфын хоёрыг л байлгахаар шийддэг. Түүний цэргүүд айцаасаа болж бүр мөсөн түүнээс оровжээ. Аскаланд ханхууг явуулж өөрөө үлдэнэ. Тэдний цэргүүд олон жил хамт байсан болохоор түүнийг алж чадахгүй гэх үед Аскаланд цэргүүдээ сэтгэлийн үгээр түүнийг хэлсэн үг болохоор "Муу дайн улсын бич. Би танад угаасаа дургу. What the fuck are you doing?" гэж далсан. Торфын Аскаландыг ганцаар үлдээж хөөлж чадахгүй болмоос түүний араас явна. Сүхэн арим энэ үед тэднийг үсэж иржээ. Сүх өөрийн эсрэг ингэж ухаандаа толдож байсан Аскаландыг дайчин гэж үзэж Аскаландээс бусад бүх цэргүүдийг ал гэж аримдаа хэлнэ. Энэ үед Торфын Аскаландыг аврахаар ирж сүхтээ дуусгаагүй тул анаа дуусгахаар хэлдэг.
Торфын үнэхээр хүч тутмаг байлаа. Харин Аскаландын ухаан туун дээр нэмэгдэж сүхийг бараг л ялдаг. Сүхийг үхэхийн даваан дээр сүхийн баруун гар түүнийг аварж сүх ялагдсанаа хүлээн зөвшөөрч тэр хоёрыг явуулах гэтэл Канут ханхуу сүхтэй нүр тулан уулзав. Тэр энэх үхэл энэх зовлонгоос өөртөө итгэлтэй болж шинэ үзэл бодлоо илэрхийлдэг. Тэрээр сүхүүд дандан энэ ертөнцийн жинхэнэ өдөртөгчин зөвхөн хүч чадалтай байх ёстой гэсэн санаагаа илэрхийлж түүнийг өөрийн талд урвуулахад амжилт авдаг. Сүх ханхуугийн зоригийг үнэлж түүний доор ажиллахаар шийджээ. Ингэснээр Канут ханхуу хүчрхэг туслахуйтай болж анхны алхмыг хийж өөрийн байр сууриа баттгана. Энэ бүхний зэрэгцээ Торфын өөрийн дотоод зөрчилтэй нүүр тулж өшөө авалтынхаа утга учирыг эргцүүлж эхэлдэг. Тэрээр Аскаландаас өс авахын тулд бүхнээ зориулсан ч өөрийн зорилгоо алдаж амьдралаа утга учиргүй болгож буйгаа ойлгож эхэлдэг. Гэсэн ч тэрээр өшөө авалтаа орхиход бэлэн биш байлаа. Одоо тэдний зорилго бол Канут ханхуу хаан ширээнд суулгах. Гэхдээ энэ амар биш, дайн улсын хаан эгэл хүн биш гэдэг нь ойлгомжтой. Тэрээр бас байр сууриа өгөхгүй нь ойлгомжтой байлаа. Аскаландын жинхэнэ нэр нь Люциус Артури Кастус бөгөөд тэрээр уйлс гаралтай бөгөөд эхэнд Ромын цустай язгууртай эмэгтэй байжээ. Гэвч түүний викингүүд боолчлон авч явсан ба Аскаландын эцэг нь дайн гаралтай нэг ноёнтой байжээ. Аскаланд багтаа эцгийн үзэн яддаг байсан бөгөөд түүнийг хүчрхийлж бүдүүлийн викинг хүн гэж боддог байв. Харин эхэн түнд Ромын баатарлыг домгийн тухай ярьж өгдөг байсан бөгөөд түүний жинхэнэ хаан Артурыг өөр удам гэж итгүүлж өсгсөн юм. Энэ нь Аскаландын сэтгэлээ үзэл баримтлыг маш их нөлөөлсөн бөгөөд тэрээр викингүүдийн зэрлэг балмад хүмүүс гэж үзэж тэднийг дотроо үзэн яддаг боловч гаднаа найрсаг дүүргэсгдэг байв. Эцэг нь ээжийг нь хог мэд хайж нэгэн өдөр алах гэтэл Аскаланд анх удаа сэлэн барьсан ч түүний гард үнэхээр эвдийхэн санагджээ. Аав нь түүнийг хажуудаа байлгаж Аскаланд баг багаар аавынхаа итгэлийг олж сүүлд нь өөрийн гараар түүнийг алсан байна. Энэ түүхээ ярьсныхаа дараа тэрээр Торфынд хандан чи эцгээгээ дахахыг хүсдэг. Харин би эцгээсээ зутахыг хүсдэг байсан гэж хэлдэг. Энэ нь түүнд дотоод зөрчил хувь хүнийг онцлог нь илүү тодорхой болгож өгдөг. Хаан Аскаландыг хармацаа түүнийг аюултай нэгэн гэдгийг анзаардаг. Аскаландын төлөвлөгөө бол өөрийн гарал үүслийг нууцлж Ромын эрх чөлөөг хамгаалахыг мөрөөдсөөр байгаа. Ром бол одоогийн дайн улсын хажуу жижиг улс байхгүй юу? Шууд эзлэх юм бол Ром улс тэгээл туслаа. Аскаланд ханхуу хаан ширээнд суулгаж Ромыг хамгаалахыг хүсдэгч үүний тулд олон зайлаас гарах ёстойг тэр мэдж байгаа. Гэтэ яг ч Ром улс биш л дээ. Ром гаралтай Уулис гэдэг буурай улс. Би амраар нь Ром гэж байгаа шүү за. Олны дунд ханхууг алхаар завцсан тэр бол дараачийн хаан болохоор ихэнх гэж олны дунд амт амчин яриа гаргадаг. Хаан ч энэ байдлыг анзаарч Аскаландыг ухаантай нэгэн гэдгийг анзаарсаар л. Аскаландын сул цэг бол Ром улс гэдгийг хаан мэджээ. Тэрээр найр болж байх үеэр Аскаландын шагнахтаа далдуур дарамтлаж төрсөн улсаа сонгох уу ханхууг сонгох уу гэсэн сонголт өгдөг. Тэрээр ханхууг сонгвол ханхуу болон түүний нөхөд амьд үлдэн, улсаа сонгвол тэд бүгд өгөх байлаа. Түүний сонголт бол
Би бүр шок. Манай хэд бүр шок. Эндээс амьд гарч чадахгүй ч тэр хийх бүхний хийжээ. Ханхуу Аскаландыг ойлгож байсан ч түүний үхлийг үн цэнтэй болгож түүнийг өөрийн гараар дүрдэг. Торфинч энэ үед орж ирэх бөгөөд Аскаландыг үхэж байгаад нь итгэж чаддаггүй. Аскаланд сүүлийн амьсгалыг минь тасдаж өшөө авалтаа биелүүл гэхэд Торфинч чаддаггүй. Тэр аавыгаа өөхөд өшөө авалтын агууд унсан бол түүний дайсан өөхөд түүний гар хилтэй унагсан юм. За ингээд Винланд сага си즌 1 дуслаа. Энэ аним зүгээр л нэг аним биш гэдгийг өцгөн болгон мэдсэн байхаа. Хэрийг хүн лайктаар subscribe хийснийг харж байгаа си즌 2-ыг оруулах үгүй шийднэ.